За hi guys. Дахиад нэг Shield unboxing. Энэ болохоор Presto-гийн Glitter and Glamour гэдэг нэмэгтэй дөрөв хийдэг. Энгийн прайсыг бол арай жоохон том хэмжээтэй фигурийн лайн. Тэгээд Power болохоор Chainsaw Man-ийн дүр байгаа. За тэгээд задлж үзэн. За тиймээс өмнө надад бол энэ Power-ийн Glitter and Glamour-ийн өнгө packaging нь бол айгүй таалагдаад байгаа. Хайцсан гоё өнгөлөг. Chainsaw Man, Glitter and Glamour's Power, carefully feminine card features some buns. За тэгээд биний юу болохоор ер нь бол промо буюу судалгааны зураг нь бол хайрцагт дээрээ ер нь байгаад байдаг. За энэ шиг фигур гарч ирэх нь үгүй гэж бас харьцуулна. Дээрээс нь My Figure Collection дээр байгаа промо зургийг би бас дэлгэцэн дээр гаргачна. За Chainsaw Man Power энэ фигур за бэж би утгаа өгсөн. Нэг юм скотч залах хэрэгтэй. Do I have тийм агаартай амар гоё гартай дулаахан өдөр бол unboxing гоё шүү. Би нэг өдөр санаж бол AMP хөрөмийг хийжсэн. Цаасаар горчихсон бол ялч юм гэж. Ичлэн болох юм байна да. За Moment of Truth. Үнний цаг хүч. Манайхан шуурга Presto-гийн фигурууд яаж ирдэг, яаж байдаг мэддэг болчихсон байх л дээ. Юу салдгүй. За энэ хоёр болохоор угаасаа тийш хөдлөхгүйгээр тайцсандаа таарсан байгаа. Тэгээд энэ суул гарч байгаа хэсэг нь бүр юм цогцох боломжгүй. Presto-гийн packaging дээр бол царай муудчихсан энэ packaging бол нөгөө тайтер дээр ашигладаг галгаар нэмгэн пластик бодвол хамаагүй илүү үр дүнтэй байдаг надад тэгж санагддаг. Хамгаалцай. Голом фигур маань бүрэн бүтэн гэрнэ. За ер нь бол төсөөсний бодвол арай жижигхэн гарч иж байна. Одоо хайрцаг нь шүү дээ. Тэгснээр ийм хэмжээтэй тий. Төсөөсний бодвол арай жижигхэн гарч иж. Гэхдээ яг дотор нөгөө цээж хөлөөр нь хуваацсан байгаа болохоор өндрийн хувьд бол нэг at least 25-6 см бол багтаа байгаа хаа. Чи 26 7 болоотой дүүсөө. За би тэрийг дэлгэцэн дээр бас гаргана. Glitter and Glamour 28 байдаг үлээ. Өндрийг мэддэг л байсан. За. Энэ болохоор ингээд цээж хийсэн юм сайн харагдаж байна. Надад нөгөө нэг талынхаа юуг ингээд өнгөөгөөс нөгөө тал нь унтсан загвар бол зангатай цагаан цамцтай. Outfit нь бол угаасаа айгу гоё харагдав. За энэ ингээд хөл хийсэн юм ингэж барьж байгаа. За энэ бол хөлөө жоохон угалцсан байгаа болохоор яалчгүй нөгөө боо энтриг шиг юу гэмтэй. Нөгөө илүү өндөр бол байж чадахгүй байна. 20 хэдэн сантиметр. 26, 28 гэхдээ нэг 20 мөртэй байгаа. Юу хөөлж бол багцаа үзсэн. За багцаа үзчихтэй My Figure дээр хэлсэн байгаа. Тэрийг харуулчих дөө. За айгуу гоё. Бид яаж ч нөгөө нар ягаад цэцэн хэлэх амар харлаад байгаа болохоор яаж харагдаж байгааг юм шиг мэдэхгүй байна. Тийм бол хийг бол надад бол үүс нь бол айгуу хөөрхий хэлсэн. Жохон чап юм уу? Энэ хөл хэсэгч бол угаасаа онцгой юм байх болохоор яах. Илүү дээр бол угаасаа мэдээд болох байсан. Тэр бол ойлгомжтой. За тэгээд Glitter and Glamour юунаас хамаарат фигуруудаас хамаарат суурь нь янз бүр байдаг. Жижигхэн нэг хөлийн тогтоогч ч юм уу барьдаг юм. Ерөөсөө бүтэн том хар суурьтай Glitter and Glamour айгу цөөхөн байдаг. Гэсэн чинь энэ болохоор бас содон суурь гарч ирж байна. Яг хар Presto ойлгомжтой. Гэтэ нэг ийм
шимсгтэй хэлбэртэй тий. Бүрдий биш. Тэгээд айгүй нимхэн. Тэгэхээр нимхэн болохоор агуулсан хамаагүй цэвэрхэн харагдах юм. Энэ дээр ингээд тавьшинчсан. Бараг хэлэхгүй. Ийм хөө уулын нимхэн хийвэл гоё юм дээр энгийн price figure нэг үгүй бас юм. Энгийн лайн юм байна. За which one goes where? Аль нь аль руу ингэж явах юм шиг байна. За ямар ч асуудалгүй таарлаа энэ хөл ордын үгж жоо хэцүү байдаг юм шүү дээ. Яг л таарсан байна. Энд нэг үсгийн дээр жоохон заnis болж авч байгаа юм. Асуултыг харж байгаа яаж хаанаас юм утаа нүс утаа болчихлоо. За тэр одоо энэ үсгийн дээр жоохон цагаан цайрсан бөгөөд бодоо энэ жоохон арчаад энэ арчаа арилж байгаа цагаан нунтаг одоо дотросоо юу гэсэн. За бодогных юм биш шүү арцсан ч арилчлаа. Энэ хажууд нөгөө би нөгөө гүфтүү гүрдэнд байгаа байхгүй юу? Фронтоо хийдэг газар идэж шүү шалдаг. Тэрний утаа энэ шүү яг наашаа салхисан чинь саарчтай болж иржээ. За энэ болохоор гол хэсэг. Ялч юу тэгээд нөгөө одоо шингэл промо зураг нэг ойроос авцсан болохоор ч тэр өсгөл өөртөө зөрүүд тэгэж авсан юм шүд юмуд уулна айгу том найс харагдчихад энэ болохоор яг өөр дээр болохоор арай жижигхэн байгаа юм шүү. Бүр фокусохгүй юм шүү. Одоо тэр фичер гоё яригдчихсан. За. I have a pen edition. That's power. That's any kind. Wow. Тампа. Энэ жоохон энэ бас ингээ хусаа хэлчих. Ер нь нэг юм алдаа мал янз бүрийн байсан. Тэр нь бол зөвхөн янз ч болж байна. Ер нь гэмтэйг хугараагүй ирсэн байна. Гэтэ нөх утгийг биш ч гэсэн ер нь бол юм нарийнх үзүүлэлт болохоор аюу амархан сэтэрч гээд. Гэтэ энэ бол эвэр бол нилээн хурцсан байх шүү. Нилээн шов. Одоо ингээ харж байгаа ямар ч тийм юу байхгүй. Сүүтэр мөдөр бусад оруулж ирээгүй. Power угаасаа үсэн нэг дангийн өртөжсөн нэг юм. Одоо байгуу гоё гадаа нарны гэрэлтэй болохоор ингээд сүүлдэрч гоё харагддаг. Гэтэ чи ингээд дотор орохоор ч юм уу өөр үнцээс харахад жоохон тийм өөдөртэй цулгуу одоо энэ хэсгийн дээр цулгуу жоохон энэ хөглүүд арай жоохон гүн гарчихсан бас гоё илүү гоё байна. Гэтэ өөр бол fine glittering угаасаа glittering glamour-ууд юм тийм. Fine glittering glamour. Хүүцтэйг байсан байна. Тэгээ маш боломжтой харцах бол суур ч юм уу хөл ч юм уу зангагийн юм. Зангаа бол nice. Зангаа бол юу жижигхэн энэ зүйл зөв чимхий маяг хөрх харагддаг. Өөр нэгэн хийлээ. Угаасаа өөр өнгө оруулаагүй бүгд яг нэг цургуу өнгөөр бодогдсон. Тэгээд зүгээр нөгөө онцлог хүчлээ бол угаасаа амьдрал нэгцэн тийм байгаа. Тэгээд шийд ч юм уу сүүдэр өгөөд бодчаар хамаагүй их гоё харагдаад байдаг. Өөрөөр үзсэн. За энэ эрхээ гурууны өмсөн дээр жоохон пластик жоохон овоорчсан. Sorry тавьчихлаа. Тэгээд энэ бол powering glittering glamour байлаа.